Сайн байцгаана өрхөм үзэгчтэй манай синдикат ярилцлагын манай ээлжид шинэ дугаар энэ удаа Travel Sot-оос та бүхэнд хүрж байна. Тэгээ энэ удаагийнхаа нэвтрүүлгийнхаа эрхэмж очтой та бүхэнд танилцуулъя. Миний зүүн гар талд Эрдэнэ Бэлэг, Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мөн Мегмар Жаргал, олон улсын Ротаригийн 34-50 дугаар дүүргийн 9 дугаар бүсийн захирагч, мөн түүнчлэн манай олноо багш Олон Баяр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн спорт эмчилгээ хөтөлбөрийг хариуцсан багш байна. За бид нар ингээд ээлжид аяллаа хийгээ явж байгаа. Орон нутгаар бидний өмнөх дугаар маань Өмнөгов аймгийн Далан задгад дотоос хүрсэн боломжийг бүгдэд гэдэг энэ та бүхний маань бид бүгдийн маань хамтарсан энэ олон нийтэд зориулсан арга хэмжээ маань ингээд үргэлжлээд явж байгаа маа. Тэгээд энэ арга хэмжээний суурь зорилго нь миний хувьд бол яг хүний эрхийн асуудал байгаа. Хүн болгон биенээсээ ялгаатай байдаг те. Тэр ялгаатай хөгжилтөнд тааруулсан, онцлогтод тааруулсан боломжийг олгох нь Монгол улсын хувьд үндсэн хуулийн дээр тунхагласан нэг хүмүүнлэг иргэний арчилсан нийгмийн суурь зарчим байгаад байдаг. Тэгэхээр яг энэ боломжийг бүгдэд гэдэг энэ бидний хамтарсан ажлыг та бүхэн маань өөрсдөө яг юу гэж яг хувь хүнийхээ хувьд болон хийж байгаа ажил мэргэжлийн хувьд ойлгодог вэ? Яагаад юу нэг дэмжиж хамтраад ингээд хамаг цагнаараа үрээд бид нартай цуг баг болж яваад байгаа илээ гэдэг асуултаас эхнийхээ асуултыг би мега зөвхлөөс эхлээд байна. Боломжийг бүгдэд гэдэг ингээд нэрээс нь сонсоход амар энгийн бөгөөд айгүй гой бүгдд нь ингээд яг хүрх юм байна гэсэн ойлголтыг бол авч байгаа байхгүй юу. Гэхдээ яг үнэндээ бол энэ бүгдд яг нийгэмдээ яг өөр хэлээ шүү дээ. Хүн талаас нь юм уу, нийгэм талаас нь ингээд харьцуулаад яхах юм бол тэр болгон хүн болгонд яг тэр боломж адилхан хүрч ийнэ гэх юм бол адилхан биш байгаа байхгүй юу. Тэгш бус тий. За манай ингээд нөгөө Ротарийн нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ингээд аль болохоор хүн болгоод тэр боломжуудыг бүгд бид нэр ингээд хөргөх гээд явдаг. Гэт яг зарим үедээ очиод яхах юм бол айгүй энгийн асуудал ингээд ерөөсөө хүрээгүй асуудал маш их бас байдаг. Тэгэхээр тэр бүгдээс ингээд асуухад яагаад ингээд амар энгийн асуудлыг ингээд шийдчих хэмээг ингээд ерөөсөө тэр хүүхдүүдэд тэр хүмүүст эсвэл биднэрт ингээд яагаад хүрч чаддгүй гэдэг асуудлууд бидэрт маш их гарч ирдэг. Шууд энэ асуултанд болохоор би өөрөө ч хариулж бас чадахгүй. Бид нарыг хинч чадахгүй байх гэж айгүйх боддог. Гэхдээ шийдэл бол биднэрт байдаг. Яагаад гэхээр бид нар нэгдэх ёстой. Нэгдэжээч одоо тэнд хэрэгцээтэй хүнд нь яг юу хэрэгтэй байна. Тэр хүнд яагаад байхгүй маш энгийн асуудал байх юм бол бид нар яагаад өргөж болтгүй. Тэ? Бид нар яагаад би юу хийж чадах хэвтэй. Та юу хийж чадах хэвтэй гэдэг үднээс айгүй хандвал ингээд бид нэр хүрх юм байна гэж бол ойлгодог. Тэр ч утгаараа манай Ротаричууд энэ одоо айгүй гоё тусгай олимпийг санаачлаад тэгээд тусгай олимпийн хороотой хамтраад Mobicom-оос бас хандав одоо хамтран оролцох санал тавиад ингээ өнөөдөр энэ хэмжээнд ингээ оролцоод бид нар яг энэ төслийг хийгээд явж байхад ингээд амар энгийн хамгийн гоё юм нь яг бидний хийх гэсэн юм. Яг тэр хүүхдэд хэрэгтэй юм. Яг тэр хүүхдийг инээж байгаа мөчтэй тэр бүгд бол яг энэ л яг боломжийг бүгдэд гэдэг бүтц бол яг гарч ирдэг юм байна гэдгийг бол хувь хүний зүгээс л харсан. Баярлалаа. Олноо багш авд. Миний хувьд яг нөө хувь хүн талаасаач ажил мэргэжлийн хувьд талаасаач айгүй юм маш гоё сонирхолтой юм үйл ажиллагаанд оролцож явж байгаа. Тэгээд угаасаа нэг хүүхдээ ажил чинь цаанаасаа л ингээ гоё бүгддэг. Тэгээ бүх юм бол ерөөсөө яг ном журмаараа явагдаж байгаа. Тэгээ сайн хэлсэн шүү дээ нөгөө маш энгийн юмыг ингээд маш энгийн юм байгаад байгаа юм л би одоо яг нөгөө дотор нөгөө ажиллаж байгаа хүний хувьд би нэмэр спортоор дамжуулж хүүхдийн эрүүл мэнд чирэгжүүлэлтийг хариуцж нөгөө хөгжлийн үйл явцыг дэмжиж байгаа хүний хувьд тэр чинь олон л нөгөө кейсүүд гарч ирж байгаа шүү дээ тий. Тэгээд зүгээр л энгийн байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө би нэмрээ хичээл тэг шамруулах гэдэг зүйл бол тийм хэцүү зүйл биш байхгүй юу? Эсвэргээрээ айгүй энгийн, маш энгийн. Тэгээд багш нь нөгөө ажиллахад хэцүү биш. Эсвэргээрээ багшд айгүй юу өгдөг. Одоо тийм гоё зүйлүүдийг өгдөг. Урам өгдөг. Ерөөсөө л байн хөгждөг. Одоо миний хувьд. Тэгээд тийм энгийн одоо угаасаа айгүй энгийн зүйл ахгүй юу? Тэгээд тэр зүйлийг яагаад ингэж хэцүү болгочоод байгаа юм бол тэрийг л боломжийг бүгдэд олгоё гэдэг энэ айгүй маш олон байгууллагуудын юм нөгөө оролцоотой хийж байгаа зүйл учраас би бол айгүй маш баяртай байгаа. Тэгээд дараагийн тэр аймагуудаар яваасай л гэж амар хүсэж байна. Баярлалаа.
Таны хувьд эднүүлээд байгаа. Ер нь одоо нийгэмд энэ зорилттой бүлэг гэж нэрлэдэг байгаа тийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд за ялангуяа оюуны одоо бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн маш үр дүнтэй сайхан арга хэмжээ гэж харж байна. За ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тэднийхээ хөгжил хамгааллыг дэмжих чиглэлээр төрийн бас байгууллага, хувийн хвшил бол хамтарч ажиллах ёстой. Бид энэ дээр бас нэгдэж чадсанаар энэ иргэдийнхээ бас эрх ашгийг хамгаалах чиглэлээр энэ одоо хүмүүсийнхээ одоо хуулиар олгогдсон эрх ашгийг нь хамгаалж эдэнд ээлтэй, хүртээмжтэй нийгмийн үйлчлэгийг, төрийн үйлчлэгийг хүргэхэд бол бид бүхэн тал талаас хамтарч ажиллах ёстой. Энэ одоо хамтын ажиллагааг бол одоо жишээ болгож харуулж байгаа сайхан арга хэмжээ гэж харж байгаа. За түрүүн манай одоо Тусгай Олимпийн хорооны захирал бас ярьж ирсэн. Энэ арга хэмжээг бас улс одоо Улаанбаатар хотод зохион байгуулахад бол хүртээмжтэй оролцоо бол маш өргөн хүрээнд ингэж байдаг. Харин одоо орон нутгийн иргэдийг хамруулах зорилгоор бид бүхэн ингэж бүсчил зохион байгуулж байгаа гэж ярьж ирсэн. Тийм учраас манайх одоо бас зүүн бүсийнхаа хэмжээний арга хэмжээг аваад зохион байгуулж байгаадаа бас нэр төрийн хэрэг гэж харж байгаа. Тийм учраас одоо аль болох төрийн байгууллагын зүгээс дэмжиж бас одоо санхүүжилтийн хувьд орон байр энэ ирж байгаа зочтой аядахтай энэ үйл ажиллагаанд хамруулах чиглэлээр бодвол анхаарч ингэж ажилласан байгаа. Баярлалаа танд. Сая түрүүн олноо багш хэлсэн жишээн дээр бид нэг бодит жишээ байгаа те. Өнгөрсөн 7 хоногт чинь өмнө говьт ажиллаад анх удаа баг гэрээсээ гардаг байсан. Анх удаа хөдөө явсан манай залуу те тэрэгтэй залуу маань хэвлэл мэдээлэлд ярьцлага өгөөд тэр нь сошиал медиа дээр бас олон хүн төрээд ярен дундаа те би хурд хамтлагийн фэн за болдог бол миний мөрөдөл тэр хамтлагтаа уулзахансан гэсэн чинь өчигдөр тэр фэйсбүүк дээр залуучууд комментээр плейтээр авч өгөөд авиж тоглолтын үз. Бүр тайзан дээр гаргасан байл шүү дээ. Манай залуу бүр уйлаад бүр ингэж мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд олноо агшинтай саяны хэлсэн. Уг нь айгүй энгийн. Тэг яагаад ингэ бид нар өөрсдөө энгийн ингэ хүндрүүлээд идэв гэдэг нь ингээд бас амар чухал асуудал болж байна л да. Тэгээ би хоёр дахь асуултаа юу гэж тавих гэдэг нь гэхээр яг оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүс дээр төвлөрч ярмаар байна энэ удаа. Яагаад гэвэл бусад одоо хөгжлийн бэрхшээлтэй гэдэг хүмүүс ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлж чаддаг ямар нэгэн байдлаар тийм оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн хамгийн том асуудал болохоор өөрийгөө бүрэн одоо харилцаа холбоо болон тэ үг яриагаараа илэрхийлж чаддгүй. Тэр утгаараа одоо яг юу хүсэж мөрөөддөг, биеийн өвдлөөхөд яг юу нь өвдөд байгаа, юунаас болж өвдөд байгаа гэдэг ингээ илэрхийлж чаддгүй учраас маш олон нийгмийн үйлчлэгээс хоцордог, эрхээ хамгаалж чаддгүй тэ. Өмнөөс нь тэгээд хэдэн идэвхтэй эцэг их нь л явж байдаг байх шиг байгаа ингээ харахлаар тэ. Тийм зүйл байгаад байдаг. Тэгээд та бүхэн бүгд ялангуяа энэ боломжийг бүгдэд төсөл болон босод хийж байгаа ажиллаараа, хүмүүнлэгийн ажиллаараа, төрийн албаны ажиллаараа энэ бас нийгэмтэй хүмүүстэй харьцдаг байх. Тэгэхээр ялангуяа энэ оюуны ялгаатай хөгжилтэй хүүхдүүд тэдний гэр бүлийн өмнө тулгамдаад байгаа хамгийн том асуудлыг та нар яг юу гэж хардаг вэ? Олно гэж байна. За одоо би хийж байгаа ажилтай холбоотой хүүхдүүдтэй ажиллаж байгаа яг тэр бодит зүйлүүдийг хэлээ ярил л да. Ерөөсөө л дасгал хөдөлгөөнөөс маш хоцорж байгаа. Одоо жишээ нь би өөрийгөө хөгжүүлээ гэх юм бол суулт хийдэг ч юм уу тий дасгал хөдөлгөөн фитнест явдаг ч юм уу за юу гэдэг ингээд өөрийгөө хөгжүүл бид нар болоод байна. За хин нэгнээс хамааралтай хүн бол за аваач хүргэж өгч за чиглүүлж явж бос болж байна. Гэхдээ тэр чинь нөгөө бие нэмэр гэдэг чинь нөгөө байнгын хийж явах хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Тэгээ нөгөө айгүй юм олон зүйлүүд байна л да маш олон юм нөгөө онцлогоос хамаарат дасгал хөдөлгөөн ерөөсөө ингээд айгүй хоцроод хаягдаад байгаа байхгүй. Тэгээд сая би хэлсэн чинь нөгөө нэг хүн болго ингээд дасгал хөдөлгөөн гүйж хараагаад ингээд бид нар бол өөрийгөө хөгжүүлж болоод байна. Ингээд тийм аргууд хэрэгслүүдийг ашиглаад байна. Уулыг ашиглаж болж чинь, дууг ашиглаж болж чинь, саадыг ашиглаж болж чинь, ингээд шатыг ашиглаж болж чинь. За манай зарим хүүхдүүд маань ингээд үнэхээр яг хин нэгнээс хамааралтай байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүдийг бол зүгээр тоног төхөөрөмжөөр дамжуулаад хөгжүүлчих боломжтой байгаа байхгүй. Тэр өнөөдөр нөгөө скутер гэдээ байсан шүү дээ. Ямар ч хүүхд дээр нь гараад хөлөөрөө хөдлөх л байхгүй. Тэр хөл хөдлөж чинь гэдэг чинь болчин ажиллаж байна гэсэн үг байхгүй. Гараараа татчихна гэдэг чинь гараа ажиллаж л байна гэсэн үг байхгүй. Нэг хүүхд угаасаа бага насны хүүхдийг тийм ийм тийх ёстой, ингэх ёстой гэж ерөөсө болохгүй байгаа байхгүй. Тэгвэл боломжийг нь олгоод өгчих, нөгөө зайг нь гаргаад өгчих. Тэгээд трийг нь жоох ингээд бий болоод өгч юм бол ингээд хөгжиж бүрэн боломж. Сайн нөгөө асуудал юу вэ гэдэг гисэн шүү дээ. Ерөөсөө биднээс багийн ажиллагаа боломжийг нь гаргаад өгөхгүй байгаа нь асуудал гэж би бодоод байгаа шүү дээ. Магадгүй зарим эцэг эхчүүдүүд ингэж боддог байж болох уу? Нөгөө за угаасаа манай огт чадахгүй юм чин дээ. Тэгэхээр ингээд оролдооч бараг цагийн гарц гээд тэгдэг хандлага байдаг уу? Сүлүүд бол гайгүй.
мундаг ээж аав нар байна. Айгүй хүүхдийн төлөө 1 2 алхам хийж байгаа нь өөрөө айгүй том амжилт байгаад байгаа. 10 алхаж гин үү. Одоо ер нь ийм л байгаа юм л да. 100 м-д 15 секунд гүйх, 20 секунд гүйх ялгаа байхгүй. Барианд орхон чухал байгаа байхгүй. Тэгээд тийм хандлагатай ээж аав нар маш байна. Тэгээд манай төвд ирж байгаа одоо тэр хаа байсан сонсголонд нөгөө орон нутгуудаас ирж байгаа хүмүүс болохоор яг ч нөгөө зориг тавиад ирсэн учраас хандлага нь арай өөр л. Надад ирж байгаа хандлага бол тийм л байна. Айгүй сайн байгаа. Яг гоо ингээд орнууд ингээд хүүхдээ ингээд ер нь бол тэгж болохгүй. Тэгж манай хүүхэд боломжгүй, манай хүүхэд чадахгүй. Тэр чинь нөгөө ямар ч хүн угаасаа одоо дэлхийн авраг болох албагүй байхгүй юу. Зүгээр л тэр тухайн зүйлээсээ өөртөө тохирсон тэр нөгөө капиг эрүүл мэндэл авч болох байхгүй юу. Тэр өнөөдөр нөгөө таны хичээлийг сонсож явах тэр скутер гэ те. Би тэрэн дээр айгу гайхсан. Бид нарыг баг авах чи скутер гэл нэг амар үнэтэй юм авах гал те. Тэгсэн чинь манай багш болохоор айгүй энгийн зүгээр дугуйл авил юун дээр игээд сулгаж байгаа байхгүй. Тэгэнгүүт би бас бодож исэн байхгүй. Гэхдээ яагаад бид нар бас заавал тэгэх хэвээр. Заавал яагаад үнэтэй эд хөвшил авах хэвээр те. Зүгээр л энгийн юмэг тэгээ бид нар нөгөө өмнө говьд бас манай клубын нэг гихч суугаал ингээл өөрөө ингээл хичээгэл бид нар шоолж байгаа байхгүй. Тэгээ яг өөрсдөө үцхээр шал өөр байгаа байхгүй. Айгүй таалагдсан яг тийм байдлаар заавал материалын юмыг заавал бид нар үнэтэй юмар авч өгөх шаардлагагүй. Бага юмараа хэрэглэнэ гэдэг бас амар гой санагдсан бас. Тэгэхээр тэр оролдоноог хэлдэг байхгүй те нөгөө энгийн юмыг бид нар өөрөө ингээд ямар нэгэн байдлаар хүчээр энгийн биш болгож өөрсдөө төвхтөө олгож ингэж те амьдраад байгаа гэдэг бол бас айгүй чухал үг байна л да. Эрдэнэлэг дараагийн хувьд одоо яг энэ оюуны ялгаатай хөгжилтэй ялангуяа энэ бүлгийн хувьд одоо танай аймгийн хувьд таны бас хувь хүний хувьд ингээд бодоход улсын хэмжээнд ч юм уу тэдний өмнө тулгамдж байгаа хамгийн том асуудлыг юу гэж хардаг вэ? За оюуны ялгаатай одоо даунтай гэж бид нар ярьдаг те. Энэ хүүхдүүдийг бид бүхэн бас боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн энэ одоо суурь үйлчлэгийг хамруулахад бол анхаарах хэрэгтэй л доо. За хүний хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар заасан байдаг. За хөгжлийн бэрхшээлд тохирсон төрийн үйлчлэгийг боловсролын үйлчлэгийг бол зохистой хэлбэрээр хүргэх ёстой гэдэг. Тэгэхээр боловсролын үйлчлэгийг хүргэхийн тулд тэр тусгай боловсрол олгож байгаа багш өөрөө бас яг одоо хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр мэргэжсэн байх ёстой. Дээрээс нь тухайн одоо үйл ажиллагааг зохион байгуулах тэр боловсролын үйлчлэгийг хүргэх анги танхим дэд бүтцтэй орц гарц гэдэг. За одоо сургуулийн суултуур хүүхдэд тохирсон яг тэр хүүхдийн онцлогтод тохирсон байгаас эхлүүлээд за мөн одоо яг тэр хүүхдийн бэрхшээлд тохирсон сургалтын хөтөлбөр байх ёстой. Түүнийг яг зохистой хэлбэрээр хүргэх багш тэр арга зүйг эзэмшсэн байх ёстой. Энэ чиглэлээр бол манай аймгийн хувьд бол одоо бас олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтраад манай аймаг бүх сургуулиудаа, сургууль цэцэрлэгүүдээ боловсон ариун цэврийн байгууламжтай болгосон байдаг. За энэ ажлынхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо яг тэр боловсролын үйлчлэгэнд хамрагдахад нь яг одоо транслогтод тохирсон суултууртай, бариултай гэдэг юм уу те. Тийм одоо боловсон ариун цэврийн байгууламжийг сумдтаа бол байгуулсан байгаа. За үргэлжлүүлээд одоо бид бүхэн бас манай аймагт хэрэгжиж байгаа Наазын хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа хүний хөгжлийн төв, зүүн бүсийн хүний хөгжлийн төв гэдээ манай аймагт харагдаж байна. Энэ төв дээр бол яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах, за хөгжлийн бэрхшээлийг нэрт үед нь илрүүлэх энэ ажлууд бол энэ төв дээр зохион байгуулагдана. Тэгэхээр энэ төвийн одоо барилга бол одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаа явж байгаа. Хамгийн гол одоо тулгамдж байгаа асуудал бол бид бүхэн одоо энэ төвд ажиллах хүний нөөц боловсон хүчний асуудлыг бэлтгэх асуудал одоо бид бүхэн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тийм учраас хөтөлбөр нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд бол мэдээж боловсон хүчнийг бэлтгэх юм зорилт бол байгаа. Гэхдээ энэ дээр бас орон нутгаас хамтарч ажиллах хэрэгтэй гэж бид бүхэн харж байгаа. Тийм болохоор яг одоо манай аймгаас энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг одоо нөхөн сэргээн засах, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж гэдэг юм уу те. Энэ чиглэлээр өмнө одоо нангаахын сургуулиуд сурч байсан оюутнуудынхаа судалгааг авчин. За мөн одоо олон нийтэд нээлттэй бас энэ төвд ажиллах боломжтой хүний нөөцийн судалгаа мэдээллийг бас олон нийтэд нээлттэй зар хүргээд ингэж бүртгэл бас явагдаж байна. Тэгээд төслийн зүгээс бол энэ одоо мэрэгчлэтүүдийг бэлтгэх сургалтыг бол уншилттай зохион байгуулах байгаа. Мөн манай аймаг бол одоо хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр нутгийн ирээдүйгээ төсөл хэрэгжүүлдэг. За энэ төслийнхөө хүрээнд
бас одоо төвд шаардлагатай боловсон хүчний бэлтгэх чиглэлээр бас сургалтын төлбөр одоо ирээд ажиллах энэ одоо ажлын байрыг нэгэнт одоо баригдаж бий болж байгаа учраас бид бүхэн гэрээ хийгээд сургалтын төлбөр дээр дэмжлэг үзүүлэх маягаар ингэж бас төслийн зүгээс дэмжиж ажиллахаар ингэж төлөвлөд. Хүний нөөц яг харахгүй хамгийн том асуудал баха яг орон нутагт тийм ээ. За мегмар жаргал захирлын хувьд яг тулгамдаад байгаа асуудлыг юу гэж харж байна? Яг энэ оюуны ялгаатай өөрчлөлтөө бүлгийн хувьд Монголд. Би яг хойхон зүгээс хэлчихв. Нөгөө анх яг шудраг хэлэхэд юусоо ойлгодгүйсэн. Тэ? Юусоо ойлгодгүйсэн. Тэгээд би яг нөгөө нэг тийм хүмүүсийг өвчин гэж боддог гэсэн. Яг энэ бол одоо миний бодлоор юм уу эсвэл юм олонхийн Монгол даяараа хүмүүс яг энийг өвчтөл хүмүүс гэж хардаг те. Тэгж боддог байсан. Яг энэ төсөлд оролцсноор би бүр аягүй сайн ойлгож авсан. Энэ бол өвчин биш юм аа. Тэгээд эргээд би нөгөө өөртөө дүгнэлт хийж байгаа байхгүй юу. Тэгээд дүгнэлт хийгээд хүмүүсээс ингээд гой багш нараас ингээд сонсоод ингээд эцэг гэхээс ойлгоод яг ингээд даун гэж юу юм те аутизм гэж юу юм ингээд одоо би шууд алин даунтай алин аутизмтай гэдгийг хүртэл алим саажилттай гэдгийг хүртэл хараад одоо хэлэхэд би бараг бэлэн болж байгаа байхгүй юу. Тэрүүгээр бол би амар одоо юу гэдгийг бахархсан. Яагаад тэгэхээр би дараагийн хүмүүстэй би тайлбарлах юм байна. Яг энийг хэлж өгнө. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр хүмүүс ерөөсөө өвчин биш учраас бид нар ерөөсөө айхаасгүй. Яг эргэтгэж байх хэвээр. Яг одоо бидний хүүхдүүд ямар байна? Тэр хүүхдүүд тийм л байгаа. Яг зарим үедээ ч гэсэн бидний хүүхдүүдэд асуудал гардаг штэ. Зарим үедээ нилээд хүндрэлтэй одоо юу гэдгийг оюуханд айгуу дэч юм шиг те. Тэсвэрний эцэг эхнэр нөгөө айдаг штэ. Айгүй яна энэ чи одоо нөгөө мэдрэл муутай юм биш байгаа даа магаадаа гэж жоохон байхад айгүй тиймэрхүү асуудал ярьдаг. Гэтэл бид нар тэрийг айгүй буруугаар ойлгосон юм байна. Тэгээд энэ зүгээс юу хараад байна гэхээр ер нь ганцхан энийг одоо ойлгодог бол за яг бид нар хэдийгээр хожуу ойлгосон ч гэсэн багаас нь ерөөсөө хүмүүст ойлгуулж өгч багаас нь бид нар яг энэ хүүхдүүдийг ил гаргаад энэ хүмүүсүүдийг ил гаргаад бид нар хүүхдүүдээ энэ бол энгийн энэ бол зүгээр л бид нартай байх ёстой л асуудал. Бид нар шиг л хүмүүс юм байна гэдгийг айгүй их тайлбарлаж өгөх ёстой юм уу гэж би хараад байгаа. Яг үнэ. Тэр нь бол Санал нэг байна. Олон огшоос би сонсч асуумаар байна. Таны тэр нэг лекц хичээлийг сонссон. Тэгэхэд надад хамгийн таалагдсан юм. Олон зүйл таалагдсан л да. Гэтэ хамгийн таалагдсан нь би ажиллаа жаргаж хийдгээ бүр ингээд цээж бардам хилээд тэр зааланд байсан хүмүүсийн алгад ачлтыг авч ийсэн. Тэгээд тэр жаргалыг чинь нууцсан юу юм бэ? Зарим хүмүүс чи өглөө ажилдаа явахдаа ингээл амар дургүй явж тэ яаж өнөөдрийг барнаа гээл тэгсэн өөрөө ч эдийн залуу хүн тэ тэр тусмаа ингээд бас тийм амар биш ажилчтай чи яг үндэ болол тэ янз бүрийн юм хөвгтүүдтэй харьцаад бүтэн өдрийг ингээ өнгөрөөнө гэдэг бол бас нэлээд их төвчээр бас энэрийг шаарддаг бах. Яаж энэ ажлыг ингэж жаргалтай хийж чинь? Ер нь таны хувийн чинь түүх юу вэ? Хизээрээс эхэлж энэ түүх дээр ингэж багшаар ажиллаж байгаа юм. За хариулт нь сая угаасаа өмнө дорнод хоёр дээр харагдсан тийм нэг манай хүүхдүүд ямар гоё тийм нөгөө гэрэл цэцруулсан өөр нэгсэн тийм юутай энергитэй өөр нэгсэн онцлогтой. Жишээ нь манай тэр өнөөдөр үлзигийн ерөөсөө тэр нөгөө хинтээ амар болт найз тэр хоёр ерөөсөө салахгүй дэмжээл ерөөсөө. Тэр нь угаасаа ингээд амар гоё ажрал өгдөг. Тийм. Тэгээд дээрэс нь ажралтай би өөрөө нөгөө багада чөлөө төхөр барилдаг байсан. Хизээш би дивжин дээр ард жаргалтай барилдаж үзег байхгүй. Ингээд тийм боломж байхгүй ингээд нэг бие бариал яадаг чинь тийм ингээд. Тэгэхэд манай хүүхд зарим хүүхдүүд бол ингээд гарахаараа бааж жаргалтай. Хайп рүү шулаагүй юм шиг. Юу ч ингээд нэг юм тайван амгалмаа байгаа байхгүй. Тэгээ ийм газарт ажиллаж байгаа хүн чи одоо юун тэр тийм болоо. Тэгээ би эсрэгээрээ тэр хүнээс тэр залуучуудаас суралцаад байгаа байхгүй. Тэгэхээр чин өдөр одоо нэг ажилдаа ингээ очихдоо дуртай байгаа гэсэн үг л дээ. Одоо миний чадахгүй байгаа тэр Багдад нэг сэтгэл зүйн байдлаасаа ингээл айж юм айцтай барилдаг тэр чадвар би одоо л ингээл засмаар штэ тий. Тэр залуучуудаас ингээ суралцаад байна штэ. Тэгээд өдрөө ажил руу очихоос өөр аргагүй яарахаас өөр аргагүй байгаа. Тэгээ өөрийгөө хөгжүүлэнгээ бүр нэмэлцээ аваад. Тий. Анх би ерөнхийдөө яг уусаа би нэмэр эрүүл мэндийн багш мэрэгчлээ. Миний мэрэгчл бол тэр. Тэгээд тоглоомын арга зүгээр хүүхдийг хөгжүүлнэ гэдгээр нэлээд бас ингэж суралцсан байгаа. Тэгээд тоглоомоо яаж тоглоомыг яг системтэй хийх вэ? Аймагт
би юу Завхан аймгийн харьяат. Тэгээд хотод ингээ байж байгаад 14 онд аймагтаа очив. Тэгээ очиод эхний жилийн ажилгүй байж хугацаанд нэг хідэн тоглоомын хэрэгсэл аваад сургууль дээр очиж нэг их цэцэрлэгаанаар очиж нэг тоглоом тоглолдог байсан байхгүй. Хүүхд 10 жилийн хүүхдүүдтэй. За. Цэцэрлэгаанаар. Тэгээд нэг сургуулиудаар юм тоглоом тоглолдог байсан. Нэг тоглоомын арга зүгээр одоо яаж хог орчноо ингээд цэвэрхэн байлгах уу нөгөө тэр үед чи ерөөхдөө нэг тоглоомын арга зүгээр одоо хүүхдэд юу олгоё гэж нэг яригддаг байсан шүү дээ тий. Гандан бүр сайдын үед. Тэгээ нэг тэр зүйл айгуу чухал байгаа юм л да. Тоглонгоо хүүхэд шууд юмыг хүлээж авдаг. Тий. Тэгээ тэгж явсаар хагаад нэг хувийн эмнэлэгт ажилд орсон. Тэгээд нэг 10 хэдэн хүүхэд ирсэн байхгүй юу. Тэгээд за яг тоглоом арга зүгээр л хөгж. Тэгтээ бас ойлгох хэрэгтэй байгаа гэсэн байхгүй. За яг ямар очтой яагаад ингэж байгаа. Тэгээд чук Бачлуу ахтай холбогдоод за яах вэ хөө гэд. Тэгээд би чамайг ерөөсө тусгай олимпиад холбож өгье гэд. Тэгээд тусгай олимпиад 2016 7 онд холбогдоод Завхан аймагтаа. Тэгээ 17 онд би ч нөгөө хувийн нэг спиннинг байгуулж ирсэн. Тэгээд тэн дээр яг нөгөө одоо спиннингийн ажилуулга тухайн орон нутгийнхаа тусгай олимпийн тамирчдыг бэлтгэл сургалт дийлгээд тэмцээн оролдоонд явуулж байсан. Тэгээ энэ цагаас нөгөө трийг дагсан нөгөө сургалт нөлөөлөл үйл ажиллагаанд орох явсаар байгаа л ерөөсөө өөрийгөө одоо тэр анх бол яг өөр ийм л байсан л да нэг юм туслан гэсэн нэг одоо тийм биш ерөөсөө би нэг хэсэг гэж бодож байгаа. Тэгээд энэ нөгөө нэг гэхдээ эн чинь юу болоо маа л да. Шууд ерөөсөө хүм чи өөрчлөв. Ерөөсөө баг мэдээлэл сургалт нөлөөлөл үйл ажиллагаанд оролцож өөрийгөө одоо сүүлийн үед бүр ингээд ажил маань ингээд өдөр болгон авч байгаа учраас ингээд банк боловсрол хөгжүүлээ л да. Тэгээд ингэж л холбогдож явж байгаа. Тийм байна. Би мэгмар жаргал захирлаас асуумаар байна л да. Ротаригийн тухай энэ удаа. Тэ яг хоо та сая хэлж байна өмнө ингээд би өөр ойлголттой байсан гэдэг шиг. Тэгээ ротаригийн талаар би бас яг үнэ хэлэхэд тийм сайн мэдээлэлтэй биш. Энэ тийм нэрийг бол зөндөө дуулж исэн. Гэхдээ яг ямар утга учиртай байгуулга вэ? Тэ Монголд яг ямар үйл ажиллагаа явуулт, эрхэм зорилго нь юу байдیں۔ Юу нь яагаад танаа энэ ротари хөдөлгөөн жишээ нь тусгай олимпийн арга хэмжээ дэмжиж хамтарч ажиллаж байгаа юм. Шалтгаан юу вэ? За би өнөөдөр албаар энэ тодулкыг өмссөн. Яг тэгэхээр нөгөө ротари гэж яриад байдаг хүмүүс тэгээ нэрийн нүртэл мэдгүй нэг хүрд байдаг. За уучлаарай би жоохон ингэж яагаад ирчээдэг. Харин тийм хүн монголчууд их ихтэй монголчууд шууд уншихтаа ротари гэдэг байхгүй. Яг үнэндээ ротари гэж юм. Энэ ингээ хүрд байгаа юм. Хүрд мэн өөрөө эргэлт байгаа юм. Би ингээ сая бодсон чинь эргэлтээ ингээд яхаар яг хүн болгонд ингээ эргэлтэж очиод байгаа байхгүй. Тэгэхээр яг боломжит бүгд чи яг ротари байгаа байхгүй. Тий. Тэгээ ротари маань яадаг гэхээр олон улс даяараа нийт за хамгийн сүүлийн апдейтед мэдээгээр ойролцоогоор нэг 1400 гишүүдтэй олон улс даяараа гэсэн үг 200-аа улсад байдаг. 45 мянган клубудтай. За дотроо ингээд зон дүүрэг бүс клуб тэгээ гişүүд гэж явдаг. Ерөнхийдөө энэ хүрд мэн одоо юу гэсэн үг гэхээр энэ хүрд чи ингээд аажуухан хөдлөн. Аажуухан гэдэг маань одоо яг ротаригийн үгээр бол 1 жилээр гэсэн үг. Хүн болгонд боломж өгдөг. Одоо би дөрвөлэг клубын ерөнхийлөгч болдог. Хизээ нэгэн цагт. Одоо би дөнгөж шинээр гишүүн болцсон байсан ч гэсэн 5 жилийн дараа 6 жилийн дараа би ерөнхийлөгч болно. Энэ мань юу бас их сурдаг вэ гэхээр энэ мань манлайлал агай их сурдаг. За энэ байгууллага маань юу хийдэг вэ гэхээр нийгмийн одоо сайн сайхны төлөө хэрэгтэй хүнд нь хэрэгтэй юм өгөхийн төлөө явдаг. За ротаричууд бүгдээрээ аргаштай амьдралтай. Дээрээс нь бүгдээрээ ажилтай, өөрийн гэсэн ажилтай. Тэгээ эн чинь нөгөө сайн дурын байгууллага учраас ажлынхаа хажуугаар энэ үйл ажиллагаан дээр хүн болгоордог гэсэн үг. За Монголд болохоор нийт Монгол маань одоо дэлхийн 9-р зоонд ордог юм би тэр нөгөө зон гэсэн. 9-р зоонд ороод за тэгээд дүүрэг нь 34 50 гэж түрүүн зарлаа шүү дээ тий. Олон улсын ротаригийн 34 50 дугаар дүүрэгт ордог. За энэ дүүрэгт маань Хонконг байгаа, Макао байгаа, Монгол байгаа, Гуандун мууж гэж байдаг. Ингээд нийлээд 34 50 дугаар дүүрэг гэж байдаг. Яг Монгол дотроо нийт 34 50 дугаар дүүрэг маань 12 бүстэй. Бүсэн дотроо нийлээд 108 клубтай. За тэгээд Монгол болохоор 9 болон 10 дугаар бүсэд ордог.
Тэгэхээр түрүүн минь нөгөө хэлээд байгаа 34 50 дугаар дүүргийн 9 дугаар бүс ингээд тодорхойлж хэлээд байгаа. Бүр яг ингээд тодорхойлж гаргаж ирээд. За тэгээ нийт Монголд 18 клубтай. Одоо 9 10 дугаар бүс маань нийлээд гэсэн үг. За 9 дугаар бүс маань болохоор одоогор 8 клуб, 10 дугаар бүс маань дөнгөж сайхан бид нар нөгөө өмнө говьд явхад хамгийн сүүлийн шинэ одоо бэбигээ үлгэдэж авсан. 3 сайхан клуб гэдэг байгаа. Өмнө говьд байгуулагдсан. Орондод байгаа юу? Орондод Rotary Club байхгүй. Гэхдээ бараг сая бид нар бараг нэг клуб үүсгэж шиг байна. Утгагүй өөртөө холбогдож байгаа. Тэгээд орондод бас заавал үүсгээрэй гэсэн бас нэг шалтгаан манай хепатитгүй төсөл гээд Монголд дэлхийн биш 158 мянган долларын төсөл зөвхөн Дорнод аймагт сум болгонд хийгдсэн айгүй гой төсөл байгаа. Тэгээд сая ингээд тэр яг эмнэлгийн төсөлдөө нөгөө хепатитгүй төсөл гэдээ явахаар энэ төсөл маань олон улсад бүр ингээд нэр алтарсан. Зөвхөн одоо олон улсын ротричууд Монголын хепатитгүй төслөөр ингээд 168 мянган доллар нэр алтарсан. Бүр тийм гоё төсөл. Одоо манай энэ Special Olympic маань бас тийм болоосоо гэсэн бидний мөрөөс. Тэр рекорд чинь давмаар шүү. Давж тий бүгдээ. Боломжтой бүгдээ төслөө. Тэгээд юун дээр нийт Монгол 18 клубтай тэгээд 15 ротрактор гэж байдаг. Ротрактор гэдэг маань одоо бидний залуу үе. Ротракторуудын дараа интракторууд гэж байгаа. Интракторууд маань одоо 12-оос 18 насны хүүхдүүд гэлж байгаа. За Монголд нийт сургууль дээр төлөвлөсөн нийт 7 албан ёсны интрактор клубуд байгаа. Гэдэг маань нөгөө манай 10 жилийн хүүхдүүд маань одоо өөрсдөө ийм сайн дурын байгууллагыг сонирхож байгаа. Бүх насны бүлэг байгаа. Бүх насны бүлэг. Одоо бүр хийнэд одоо бүр гоё явж байгаа. Junior actor гэж гарч ирж байгаа. Junior actor гэдэг маань 6 наснаас эхлээд. Тийм байна. Өнөөдөр манай нөгөө клубын гишүүн маань энэ төсөл дээр нөгөө хамгийн анхны сайн дурын ажилтан боллоо гэд нэг хөөхөн жоохон байгаа ч тэр маань баг манай junior actor болоо явчихж байгаа гэсэн үг. За тэгээд Дорнод аймагт нь 1-р сургуулийн багш маань бас бид нартай холбогдоод интерактор клуб бид нар байгуулах сонирхолтой. Яг тэгэхээр Дорнод аймгийн тэр нөгөө 1-р сургуулийн багш маань өөрөө айгүй олон аюутай байна. Сайн дурын хүүхдүүд явуулдаг, үйл ажиллагааг нь явуулдаг. Тэгээд бүр интерактор болгохоор тэгээд бид нарт олон улсад нийт 7 яг чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг. Бид нар нэг хүнд зориулдаггүй. Яагаад тэгэхээр бид нар одоо яг энэ боломжийг бүгдээд гэдэг шиг олон нийтэд зориулдаг. Одоо Монголд айгүй хавдар байна тий. Бид нар одоо хавдрын төлөө яаж яах вэ гэдэг айгүйх толгойн өвчин. Тэгэхээр нэг ингээ хавдартай одоо бараг худалчинд бид дөрвийн гэр бүлээс нэг хүн заавал хавдраар ингээ бурхан болсон байдаг ч юм уу, бурхан болох гэж байгаа ч юм уу. Эсвэл ямар нэгэн хавдар хэмжээгээр хавдартай холбогдчихдаг тий. Тэгэл гээд 9 жорын арга хэмжээгээр айгүй үйл ажиллагаанаар ингээд хүнд хэрэгтэй юм айгүйх байдаг. Яг Rotary тэрийг яг цэгцэлж өгөөд яг энэ 7 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна гэж явагддаг. Тэгээд хамгийн гоё юм нь юу байдаг вэхээр түрүү манай алмаа агшаарлсан. Нөгөө өөрөө ажиллаа ихтэй амар аз жаргалтай байдаг. Бид нарстай яг тийм Rotary-чууд яг тийм. Бид нэр өөрсдөө хувийн амьдралтай, хувийн үр хөвгттэй тий бүгдээрээ жоохон бэби нартай бүгдээрээ ар гэртэй байсан ч гэсэн тэнд нэг хүүхд өнөөдөр яхад бид нар ингээл ар гэрээ орхичаа шууд явдаг. Тэгж бид нар юу хардаг вэ гэхээр яг ингээд гэрэл гэгээ хардаг. Яг бидний ингээд босгож байгаа төслийг ардлт нь ингээд яг босоод ирж байгаа үр дүнгийг бид нар хардаг. Тэгэл өстой жинхэнэ нөгөө хасгаар хоромшаал. Тэгээд Rotary болсон та нар хинээс хамаагүй асуугаа дэлхийн хаач хамаагүй аваарай. Айгу одоо нөгөө өөрсдөө айгу их бахархдаг Rotary-чууд. Тэгээд нэг юм жижигхэн тэмдэг байдгийг энэ шигээ адилхан юм жижигхэн тэмдэг. Тэрийгэ зүгээд ингээд дэлхийн хааж явах юм бол та Rotary гишүүн байна. Яг тэгэхээр бид нар өөрсдөөсөө бас нөгөө хандваа өөрсдөөсөө гаргадаг. Бүх хандваа. Ямар ч одоо энэ төсөл маань өөрсдөөсөө гаргана те. Тэгээ бусдаас бас ингээд бас хамтраач гэж явна. Олон улсаасаа хамтрана. Олон улсад яг энэ төвшин маань одоо хэр өндөр зэрэглэлд хүрэх үү гэдгээс шалтгаалаад одоо грантууд бичих. Дүүргийн грант, глобал грант гэд бичигдэх. За тэгээ ганцхан бид нар Rotary гэж явахгүй RCC member гэр бидний нөгөө гэр бүл байгаа, хүүхдүүд байгаа, үр хүүхдүүд. Тэд нар маань бас биднийг дэмждэг. Тэгэхээр Rotary гэдэг маань бол яг нийгмийн сайн сайхны төлөө явдаг одоо тийм хүмүүнлэгийн байгууллага гэсэн үг. Тийм байна. Тусгай олимпиадаа ер нь бол маш төстэй байна.
та сая хэллээ 200 улсад 1.4 сая гишүүнтэй гэсэн үү те. Тусгай олимпийн үед бас 200 улсад одоогийн байдлаар нэг 6 сая тамирчинтай бас яг юм дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Гэхдээ спортоор дамжуулан энэ бүлгийг нэг одоо хүний эрхийг хамгаалах гэдэг ерөөхдөө айгүй адилхан одоо зорилготой байна. Тэгээ хамтраад ажиллаад би хувьяасаа хүсмээр байна. Тэр Монголдо хэрэгжүүлсэн төслөөс хамгийн том рекордыг нь одоо эвдээсэй гэж хүсэж байна. Тэгээ тэрэн дээр би бас өөрөө сайн дураараа оролцоод туслахад бэлэн байгаа шүү. Баярлаа. Эвдэх байхаа тийм монголчуудаа яг би Эрдэнэлийг дараас ингэж асуумаар байна. Нийгмийн альва асуудлыг заавал ингээл хот түрээ одоо улсын хэмжээний биш тий аймгийнхаа хэмжээнд одоо сумынхаа хэмжээнд ингээд нийгмийн асуудлыг шийдэхэд тэр болгон бас төр ганцаараа шийдэгдэх хэцүү тий бодлого тодорхой олоод тодорхой хэмжээний нөөцтэй байгаад байдаг. Хажуу талд нь саяны энэ хувийн хвшил энэ том хүмүүнлэгийн хөдөлгөөн тий идэвхтэй иргэдийн энэ хүчийг та нар ашиглаж харилцаа ашигтай хамтран ажиллаж чадж байгаа юу? За мэдээж түншлэлч гэдэг юм уу те иргэдийн оролцоо гэж айгүй их ярьдэн шүү дээ те. Яг тэрэн дээр та бүхэн яг өөрсдийнхөө ажил дээр хэр одоо ингэж хамтын үндсийг үүсгэж чадж байгаа бол. Мэдээж төрийн одоо төсөв санхүүжилт гээд мэдээж хязгаартай. Тийм учраас яг бодлого тодорхойлоод бид бүхэн үнийхээ хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөөд тэгээд тухайн ажлуудаа зохион байгуулахад бол төрийн төр хувийн хвшлийн түншлэл за төрийн бас одоо эвсэл холбоод эвлэлүүдтэй холбоодуудтай бол өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Зөвхөн одоо зорилт бүлгийн иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээрч биш ер нь нийгмийн салбар дох бүхэл одоо чиглэлээр бол төрийн бас байгууллагуудтай хувийн хвшилтэй өргөн хүрээнд хамтарч ажилладаг. За манай аймгийн хувьд бол за би яг одоо өнөөдөр жоохон сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашигын хамгаалах чиглэлээр бол нэлээд олон 6-7 төрийн бас байгууллагууд ажилладаг. За эдгээр маань аймагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих салбар зөвлөл, за мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын салбар комисс гэж байдаг. За мөн манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлан хэрэгжүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлдэг. За энэ хөтөлбөрийн одоо үйл ажиллагаанд бол эдгээр төрийн бас байгууллагууд маань маш одоо идэвхтэй хамтарч ажилладаг. Бид бүхэн одоо зөвхөн одоо төр ийм бодлогыг хэрэгжүүлнэ, ийм одоо зорилтуудыг тусгасан байгаа гэдээ одоо яг дангаараа ингэж хэрэгжүүлэхээс илүүтэй эдгээр байгууллагуудтай хамтарч ажиллахыг илүүд үздэг. Яагаад гэвэл яг одоо иргэдийнхээ асуудал энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдж байгаа асуудлыг эдгээр байгууллагууд маань бас яг одоо өөрсдөө мэдж байгаа юм хүмүүс байдаг. Өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм уу те? Эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэгхийн холбоо дотор бол одоо маш идэвхтэй ажилладаг. Эдгээр хүмүүс маань одоо өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй яг энэ хүмүүст ямар асуудал тулгарх юм бэ гэдгийг эдгээр маань илүү сайн мэддэг, ойлгодог учраас бид нартай хамтарч ажиллахаас гадна бас зөвлөж, санал бодлоо солилцож ингэж харилцаа уялдаа холбоотой ажилладаг. За миний түрүүний хэлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалах хөтөлбөр бол манай аймагт 2016 оноос эхлээ хэрэгжиж байгаа. Бид бүхэн хөтөлбөрийг одоо мэдээж хөтөлбөр болвол тодорхой хэрэгжүүлэх ажлуудаа тусгаад тодорхойлоод за хүрх үрдүн шалгуур үзүүлэлт бүх юмыг тодорхой заасан байдаг. За хөтөлбөрийг одоо жил болгон хорон нутгийн төсвийн одоо 20-30 сая төгрөгийн санхүүжилтээр бол хэрэгжүүлдэг. За зөвхөн одоо энэ төсвөөс гадна хөтөлбөрийн хүрээнд жил болгон одоо төсөл арга хэмжээнүүдийг бас зохион байгуулж ажилладаг. За одоо нэг томоохон жишээг бол дурдж хэлэхэд манай аймаг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд ахмад наснуудаа зориулсан үнэгүй нийтийн тээврийг бас одоо явуулдаг. Тийм үү, аймаг дотор юу? За. Энэ ажил бас бусад орон нутгуудаас бас анхудаа ингэж нэвтрүүлсэн байгаа. За хөтөлбөрийнхаа хүрээнд одоо санхүүжилтийг одоо гаргахаас гадна одоо авто тээврийн төвтөгөө гэрээ байгуулад яг энэ чиглэлээр одоо ажилладаг хувийн хвшлийн байгууллагатай гэрээлээд энэ үйл ажиллагааг бол зохион байгуулдаг. За жилд одоо давтамжтайгаар бол 10 гаруй мянган иргэд одоо үйлчлүүлсэн байдаг. За энэ жилийн хувьд бол энэ хүү үйлчлэгээ бас төсөв санхүүжилтийг нэмээд за нийтдээ одоо Чойулсан хотод аймгийн төвд өмнө нь бол одоо 4-5 чиглэлд явдаг байсан бол одоо 7 чиглэлд нийтийн тээвэр бол үйлчилж байна. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ахмад наснуудаа одоо төрийн үйлчлэгээнд тэгш хүртээмжтэй хамрагдах, дэд бүтцийг нь сайжруулахын чиглэлд бол анхаарч ажиллаж байгаа ийм ажил бас хэрэгжүүлээ явдаг. Тийм учраас ер нь бол ингээд
хөтөлбөр төслүүд тэгэл олон үйл ажиллагаан дээр бол 4% хэмжлийн хамтын ажиллагааны хүрээлэл зохион байгуулж ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгвэл тун утахгүй одоо Chapels-д танаа Rotary-гийн нэг шинэ салбар клуб байгуулагдах нь дээ. Энэ янзаараа л тий. За хэдүүлэнгийн маань нэвтрүүлгийн цаг дуусч байгаа юм байна. Тэгээ би сүүлийн нэг 2-3 асуултаа илүү шийдэл тал руугаа чиглүүлмээр байна. Сая бол асуудлуудлаа ярьлаа шүү дээ. Сая олноо багш хэлдгээр бол хандлага энгийн имийг бид нар яагаад ингэж өөрсдөө тий ер нь бол мангар юм шиг тий энгийн биш болгоод байгаа юм бэ? Хүчээр өөрсдөө юм төвөгтэй болгоод байгаа юм бэ? Замига захирлын хэлдгээр яг тэр бага наснаас нь эхлээд энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл өгөх аягүй чухал юм байна тий. Саяхан жишээ нь мэдлээгээд энэ дээр бол ерөөсөө өөрийгөө буруутгах ичих зүйл ерөөсөө баахгүй. Би амар олон тийм олон хүмүүст ингэ таардаг. Тэгэхээр энэ 1% хүний асуудал биш байгаа байхгүй. Яг ингээд суур боловсролын асуудал байгаа байхгүй тий. Багаас нь яг юм цэгцтэй зөв хүртээмжтэй нийгмийн тухай, хүний эрхийн тухай ойлголт өгөөгөөсөө болоод одоо хүмүүс ингээ бошоконд ороод ингээ гайхаад идэг те. Боловсролын асуудлыг хөндлөө, та бас маш чухал асуудлыг хөндлөө. Гой сайхан байшин олон улсын төслөөр ч юм уу зээл мөнгө тавьж байгаад барьж болно. Эцүү бол биш те. Яаж ижээ барьж хамгийн гол нь тэр байшинг яаж үргэлжлэхтэй те. Өгөөчтэй ажилуулах вэ? Хүний нөөц гэдэг бол яа харахгүй толгон матсан асуудал байгаад идэг. Тэгээ миний асуулт хэрвээ та бүхэн одоо юу гэдэг Монгол улсын ерөнхий сайд тий хамгийн их мэдлэлтэй хүн юу юм гэдэг. Одоо аймгийн засаг дарга тий одоо Rotary-гийн дэлхийн ерөнхийлөгч гэдэг юм уу? Одоо төвийнхаа захирлч гэдэг юм уу? Ер нь ингээ бүх эрх мэдэл нөөц мөнгө нь байсан бол энэ салбарт таны хийх байсан, гарах байсан хамгийн ихний шийдвэр юу авах байсан бэ? Амт чинь ингээл барьчаа одоо ингээл амтагдаал нь шүү дээ. Тэгэх юм бол за би энийг л хамгийн түрүү хийн гэж ингээд бодож байгаа тэр зүйл юу авах байсан бэ? Яг энэ салбарчтай тий оюуны ялгаатай хөгжилтэй одоо би нэг байгууллагын талаар нэг товч танилцуулъя. Манайх чинь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэдэг 2019 онд бүгд найрамдах хятад улсын бусалдгийн тусламжаар байгуулагдсан. Одоо сүүлийн 6 аймагт нь болохоор нөгөө одоо дорнод байгуулагдаж байгаа юм л шүү дээ тий. Азийн хөгжлийн банкны санхүүжилт ингээд. Тэгээ энэ байгууллагын систем нөрөө аюу гоё байхгүй. Нөгөө тэр систем яг хаанаас авсныг би яг бас нэр сайн мэдэхгүй байгаа нөгөө асууж амжааг байгаа. Тэр систем нь болохоор эрүүл мэндийн сэргээн засалтын газар гэж байгаа. Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газар гэж байгаа. Үйлчлэг нь яг адил. Зорилго нь яг адилхан. Чиглэл нь арай өөр. Эрүүл мэндийн сэргээн засах нөгөө ОТ хөдөлмөр засал, хөдөлгөөн засал одоо тийм үед тий барай засал, пиццэг имчилгээ нөгөө хүүхдэд яг нөгөө бие бэлтэрт хэрэгтэй, гарын нарийнт хэрэгтэй, тухайн эрүүл мэндэд хэрэгтэй усан имчилгээ гэдэг ч юм уу те. Яг нөгөө яг имчилгээ бол биш. Яг нөгөө сэргээн засах. Тий сэргээн засах нөхөн сэргээн. Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газар нь одоо хүн гэдэг чинь ерөөсөө одоо чинь бие биедрийг хөгжүүлэхийн тулд 5 чанараар хөгжүүлдэг бол дээрэс нь 5 мэдрэх гэж байгаа байхгүй юу. Хүнд нэг хүн юм хэлэхэд тэрүүгээр нэг бол сэргэж болдог, нэг бол унжуулдаг. Нэг угаасаа хүн ерөөсөө сэтгэлээ амт шүү дээ. Тэр зүйлээр нь дамжуулж нөгөө хөгжүүлдэг тийм хөтөлбөрүүд байгаа байхгүй юу. Тэгээд чиглэл одоо чинь спорт имчилгээ бол тоглоомын арга зүгээр бие биедрийг нь сэтгэл зүйг нь нийгмийн байдлыг нь хөгжүүлье. За дээрэс нь бид нар одоо нэг сургалтын үйл ажиллагаа аягүй чухал байгаа байхгүй юу. Мэдээлэл одоо шинэ өнөөдрийн говь 2 аймагтээс нэг хүн одоо бодчихсон бодол нь өөрчлөгдөнө гэдэг нь аягүй том зүйл байхгүй. Тэгээ манай тэгш хамруулахын бас аягүй үндсэн том зорилго бол энэ мэдлэг мэдээллийг хайр найргүй өгье ерөөсөө. Тэгэхээр энэ систем өөрөө Монголд амар хэрэгтэй байгаа. Энийг ерөөсөө гажуулж ерөөсөө болохгүй. Энэ зүйлээс ерөөсөө Монгол улс ерөөсөө холдож болохгүй. Одоо үлдсэн 6 аймаг яг иймэрхүү зүйлээрээ явуулах зүгээр гэж би бодож байгаа. Хоёрдугаар за би нэмрийн яг багш нар одоо би нэмрийн одоо би за юу гэх юм боловсролын сайд байя гэж би бодлоо гэхэд би нэмрийн хичээлийг ажлын 5 өдөр болгоно. Одоо 7 хоногт нэг байгаа юу? 2 байна уу нэг тийм л байна. Тэгээд 5 удаа болгоно. Тэгээд өөр чиглэлээр ерөөсөө 5 нэг 6-7 юу байгаад байгаа. Сакс болвол нэг хідэн юу байгаад байгаа. Тийм биш ерөөсөө би нэмэр гэдэг чинь өөрөө айгүй өргөн зүйл байхгүй. Хайр найргүй ерөөсөө тэр хөтөлбөрийг оруулна. Тэгээд Унгарт жишээ нь тэгдэм байл зөвхөн жудогийн уналтыг зааж өгд юм байна л да. Уналтаас буруу уналтаас болж тохоо гэмтэг айгүй олон асуудал үүсдэг юм л. Зөв унчих юм бол ямар ч асуудалгүй байхгүй. Тэгээд зөвхөн уналтыг зааж өгдөг гинэ. Жудогийнх нь зөвхөн уналтыг. Зөвхөн нэгээр дагнана гэсэн үг. Одоо 5 өдөр болж байгаа шүү дээ тийм. Нэг өдөр нь зөвхөн уналтыг зааж.
Тэгээ нэг өдөр зүгээр тоглоулдаг. Зүгээр л тоглоулдаг. Тэг ингээд тийм л юм байна л да. Тэгээд тоглоомын хэрэгслүүд ингээд дүүрэн байж тийм байл да. Тэр нэг том заалыг яах гэж тэр том заалаа барьсан гэхээр тоглоомын хэрэгсэл оруул гэж л том заал бариад байгаа байхгүй юу. Тоглоомын хэрэгсэл ингээд дүүрэн байдаг юм байна л да. Яг тэгэхээр тэр тоглоом хатуу шалан дээр байгаа. Тэгээд тэр том хатуу юм дээр л байгаа шүү дээ. Тэгээ манай хүүхдүүд нэгдүгээр аюулгүй байдал чухал. Тэгээ хөтөлбөр чухал. Хэрэглэл материал хэр их сайн байна. Тэр хэрээр хичээл зохион байгуулалт сайжрах гэдэг. Багш нарт хамаагүй амар болох нь шүү дээ ажиллаж. Хичээл зохион байгуулалт сайн байна гэдэг нь ганцаарсан сургуулийн төлөвлөгөө гаргах магадлал айгүй өндөр. Нөгөө ялгаатай хөгжөлтэй хүүхэд болгонд яг тааруулсан хөтөлбөрийг гаргах юм шүү дээ. Би хэрвээ зүгээр одоо хэрвээ ирэх мэдл байдаг бол тоглоомын хэрэгслийг хайр нэргүүл ерөөсөө бий болгоно л гэсэн үг. Тэгээд нөгөө буцалтгууд хятад нөгөө буцалтгууд тусанчаар байг дагаж нөгөө торнод төхөөрөмж ирсэн байхгүй. Манад яг миний мөрөөдж исэн тэр тоглоомын хэрэгслийг хайр нэргүү ингээд оруулаад өгсөн байхгүй. Ерөөсөө мөрөөдж исэн наран тулаас аваад ингээд 100 мянгаар аваад авчихсан байхгүй тухайд ингээд. Тэгэхэд одоо бол ерөөсөө ингээд маш их байгаа байхгүй. Тэгээд тэр тоглоомын хэрэгсэл гэдэг чинь өөр айгүй том юм ажлыг ингэж хөнгөчлөх зүйл болж байгаа байхгүй. Тэр хүүхдүүд яг тэгж тоглож жагаад айгүй хэм сурах нь тийм. Тийм ерөөсөө одоо ерөөсөө бага наснд хүүхэд шидэх, явах, өсгөх юу яа тэр чадрыг хүн бидний ингээд хөгжсөн юм байна. А манай зарим хүүхдүүд мань зайлшгүй одоо нөгөө явуулахаас өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Тэр нөхцөл бололцоог нь хүүхдийг дайлангуй чи тех ёстой их ёстой гэж болохгүй байхгүй юу? Зааж болохгүй гэсэн үг, сургаж болохгүй. А зүгээр тоглоомын хэрэгслээр дамжуулаад тоглоомын хэрэгсэл нь автоматар тэр хүүхдийн хөдөлгөөнийг дэмжиж хөгжүүлж явах хэрэгтэй тийм. Тэгэхээр зүгээр тоглоомын хэрэгсэл байхгүй болчихвол би тэр хүүхдэд одоо чагсаага заахаас өөр аргагүй болчиход байгаа байхгүй. Тэр нөгөө 35 хүүхдийн дунд хөлн жоохон асуудалтай хүүхдийг яг ч чагсаагаад гүйж чадахгүй чи яах юм. Тэгээд нөгөө хацрагдаад байгаа байхгүй. Хэрвээ тоглоомын хэрэгсэл байх юм бол бүгд тэг шамрагдаад л явчих. Айгүй энгийн юм байгаа юм л да. Тэгээ энэ асуудлыг зүгээр одоо тэр төсөв санхүүг нь зүгээр л батлаад одоо юу байдгийг дээр хэрэгжүүлээл явчих. Уг нь шийтгэхэд нэг тийм хэцүү асуудал ерөөсөө биш байна тий. Тэгээ тэр сакс волейбол нөгөө бие намрын хичээлийг сакс волейбол гэдгээр ерөөсөө хязгаарлаж болохгүй. Тэр чинь айгүй угаасаа өргөө утгах шүү дээ. Мөхлөх тасгалч айгүй хүний тэнцвэрийг маш сайн хөгжүүлдэг юм. Тэгвэл таны тэр ажлаа жаргаж хийдэг нэг шалтгаан чинь тэгвэл одоо хангалттай хэмжээний юм тоглоом хэрэгсэлтэй хангалттай яг үнэ тий яг. Хэрвээ яг энэ боломжийг нөхцөл нь бүрдүүлэх юм бол манай бүх багш нар яг ажлаа ингэж авч явахдаа хийдэг болох нь шүү дээ тий инженеэр хэлбэл. За мега захирлын хувьд танд ингээд үнэмлэхүй ирэх мэдл байсан бол хамгийн түрүүнд яг энэ салбар дээр ямар шийдвэр гарах байсан? Чи бүр энийг л сугаалаа. Цаашаа үнэмлэхүйгээр. Би ер нь олон багштай амар санал нэг өөр. Ерөөсө хамгийн түрүүнд боловсрал дээр айгүй их анхаар. Гэхдээ боловсрал дээр анхаарч байгаа нэр одоогийн боловсрал буруу яваад байна гэсэн үг бол бас биш байхгүй. Хамгийн гол нь одоо ингээд багаасаа 10 жилийн хүүхдүүдэд бид нэр хогоо яаж хаях вэ, хогоо яаж англих вэ гэж заагаад өчгöd тэр хүүхдүүд чинь багаас нь ингээд сургууль дээр нь заагаад өгсөн хүүхдүүд чинь том болоод ойлгоч тэ хаашаа хогоо хийдгээ, хаашаа яадгээ ингээд яг өнөөдрөх шиг яг тэр хүүхдүүдтэй энгийн ангийн хүүхдүүдэд тэр хүүхдүүдийг ингэж орно гэд түрүү нөгөө тайллаа шүү дээ. Багш нарт нь ингээд тэр сургалтуудыг явуулчих юм бол тэр багш нар чинь бас яг ганцхан нэг багш, ганцхан хүүхдэд ингээд тэр юу ойлгож ирснээс ихэнх хүмүүс эцэг их багш хажууд нь нийгмийн амжилтад нийгмийн одоо бид нартэй иргэд бүгдээрээ яг адилхан нэг байдаг л хөгжтэй гэдэг ахын бүгд тэрийг хаанаас сурахгүйгээр ерөөсө багаас нь яг бид нарыг ингээд тархинд игээд өгчих юм бол тэр бол асуудал биш юм а гэж би бодож. Тэгэхээр боловсрал тал дээр бол би бол мөнгийг бол өстой замбрааг өрөх байхаа л гэж бодсон. За энэ хамгаалсан сайдын ярилцлагыг үзэж байгаа гэж ингээ 2-2 хүн ингээд танаа салбарын таны ажлыг авна гэж шууд усаа хэлж шүү. Сайдгаа хэллээ шүү дээ. Олмагшин юугаар бас л ингээд би сурж байгаа байхгүй юу? Тэ хизээж би зүгээр айлхаар би хүүхдүүдэд тэр тоглоомоор явах гэдэг энэ тоглоомоор явах гэж хориглоо шүү дээ. Бас хоригддаг үе байсан байхгүй юу? Тэ тэгтэл багш маань шал өөрөөр хэлж байна. Гэдэг маань юу гэсэхээр би бас нэг юм сураад байгаа байхгүй тий. Хэрвээ би одоо жоохон хөвгтэй болоод ацетай болоод одоо би шууд гэж шүү дээ. Тоглоомын цацаж ээж аавтын шууд зүгээр тоглоомын л өгөл гээл. Тэр чинь бас нэг юм сураад байгаа гэдэг маань ерөөсөө л бид нарыг багт нь л боловсрал дээр айгүй их анхаарч. Боловсрал маань угаасаа бид нарыг автоматар эрүүл мэнд одоо байгаль орчин бүх юм дээр заагаад өгч юм гэсэн ойлголт. Бүтээлчтэй нийгмийг тий би бол хамгийн том тэгж л ойлгож байгаа. За баярлалаа.
За Эрдэнэ билэг дарга Монголын одоо хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд, эмэгтэй ерөнхийлөгч болчлаа. За энэ салбарт гаргах хамгийн том эхний шийдвэр нь юу авах байсан бэ? Яг ингэ жигнэсээ бодороо. Юуны за манай хоёр зочин бас ярьжлаа л да, боловсрал гэдэг. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролын асуудлыг одоо иргэн бүрд те одоо бүр хүүхэд наснаас нь суур боловсрлоос нь эхлүүлээд эзэмшүүлэх асуудал бол тулгамцсан асуудал юм а гэдгийг бид бүхэн сая ковидын үед ч гэсэн бас мэдэрлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролыг ерөнхий боловсрал за одоо сургуулийн өмнөх боловсролд ч гэсэндээ бид бүхэн яг тухайн насанд нь тохирсон энэ боловсролыг бол маш үр дүнтэй ингэж олгох хэрэгцээ шаардлага бол маш их байгаа гэдэг нь бол харагдаж байна. За энэ манай аймагт хэрэгжүүлж байгаа. За ер нь бол энэ улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг харж байгаад ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалттай те томоохон төсөл хөтөлбөрүүдийг харж байгаад одоо хөгжлийн бэрхшээлийг гэхэд жишээ нь эрт үеидний илрүүлэх чиглэлээр одоо хэрэгжүүлж байна. Ихэвчлэн одоо энэ төсөл хөтөлбөрүүдийн зорилгыг харж байгаад тэгэхээр бид бүхэн эрүүл мэндийн боловсролоо багасаа одоо суур боловсролоо дээшлүүлж чадсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд одоо төрхөөс жишээ нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг юм уу? Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх маань тухайн хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлээд эмчлээд эрүүлжүүлэх боломж бүрдэх ч юм уу? Энэ одоо ажлуудыг бол яг тогтолцооны хувьд нэлээд одоо эрүүл мэнд боловсрол бүхэл энэ нийгмийн ер нь бүхэл салбар бол хамтраад энийг тогтолцооны том бас одоо арга хэмжээ авч те ингэж ажиллах ёстой л гэж хардаг. Мэдээж энэ чиглэлээр бол хууль эрх зүйн болон бодлогын хөтөлбөр төслүүд одоо хуулийн хүрээнд ингээд тусгаалan заагдсан заалтууд байна, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэхдээ энэ дээр мэдээж улс орны төсөв, орон нутгийн төсөв гэдгийг хязгаарлагдмал зүйл байгаа учраас бид нар энэ дээр бас гарч байгаа үр дүн маань бас нэг тодорхой хэмжээнд бас нэг хангалтгүй байгаад байна уу те. Тийм болохоор цаашид энийг өшөө одоо үр дүнтэй зохион байгуулахын тулд бүр суур түвшнээс нь суур одоо үзүүлэлтийг нь сайжруулах. За тэгээд хөрөнгө санхүүгийн мэдээж нэмэгдүүлэх манай хоёр хүний зочны хэлж байгаатай адилхан хөрөнгө санхүүжилт за тэгээд дэд бүтэц орчин нөхцөл гэл бүхэл талын энэ цогцоор нь авч үзчихэж харж ээж ингэж бас одоо үр дүн гарах юм аа гэж ингэж харж байна л да. За баярлалаа. Бас ерөнхийдөө л боловсрал гэж шүү дээ. Тэгэхээр бид нар яг боловсрал яг бүх юмны хөгжлийн яг суур болсон хамгийн чухал асуудал байна. Тэгэхээр урт хугацааны тогтвортой шийдэл бол яа харахгүй боловсрал гэж та бүхэн маань хэллээ. За баярлалаа та бүхэндээ. Тэгээ яг сүүлийн асуулт биш. Энэ бол би урайлгаар төгсгмөр байна. Та бүхэн яг сая салбартаа ингээд түүчилээд явж байгаа Монголын шилдэг мэрэгчлэтнүүд. Тэгээд бусад одоо жишээ нь одоо сүүлийн 2 өдөр бол танаа аймагт бол энэ Сүхбаатар Хинтээ аймгийн те ингээд Дорнод аймагт ингээд зүүмсэн 3 аймгийнхан цуглаад маш сайхан 2 өдрийг бүтээлч өдрийг ингээд өнгөрөөлөө. Бусад аймгийнхандаа та урайлж хэлэх заавал зүүн биштэй ер нь босод 20 аймагтаа урайлж хэлэх зүйл юу байна? Яг энэ чиглэлдээ хүмүүнлэгийн дэлхийн хамгийн том хөдөлгөөний хувьд сайн дурын одоо энэ ажил хийж байгаа энэ Монголын залуучуудыг манлайлж байгаа хүний хувьд та бас яг энэ залуучуудаа ялангуяа хандаж хэлэх зүйл яг юу байна? Яг багш хүний хувьд те ялангуяа би таныг бүр онцолж эцэг эхчүүдэд зориулаад бүр ингэж хандаж хэлээч гэмээр байна л да. Ягаад гэвэл заримдаа ингээл хүүхдээ багштай авчиж өгчөөл бүх юм одоо багшийн асуудал юм шиг хайчдаг те эцэг өөрсдөө ингээ оролцоогоо багасгаад тийм хандлага харагдаад байдаг. Тэгэхээр яг энэ өөрсдөө хамтарч ажилладаг хүмүүс болон нийгэмд та бүхэн хэлэх одоо зөвлөгөө урайлгаа хэлээч гэж хичээнгүйлэн хүсэж байна. За хөрш зэрэгэлтэй аймагуудаа за цаашлаад ер нь бусад аймаг орон нутгуудаа бас урайлж хэлэхэд манай аймгийн хувьд бол энэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа энэ барилгын төслийг бол маш одоо таатай хүлээж авч байгаа. Үнэхээр Монгол Дорнод аймгийн иргэд бол ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань энэ төсөл хэрэгжээд манай аймаг сонгогдоод ингээд 21 аймагаас 6 аймаг сонгогдоо те тэрэн дотор одоо манай аймагт ингээд хэрэгжиж байгаад бол маш их баяртай байгаа. Тийм учраас энэ төслийг одоо хэрэгжээд ингээд төв дээр зохион байгуулагдах үйл ажиллагаанд аймагуд маань бас өргөөрөө хамрагдаасай. Энэ зөвхөн Дорнотын иргэдэд зориулсан төсөл биш. Зөвхөн Дорнотын иргэдэнд төвөр үйлчлүүлэх ёстой биш. Тийм учраас Сүхбаатар аймгийн Хинтээ аймгийн иргэд маань ирж яг одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань энэ төвөр үйлчлүүлж за төвөөс одоо үзүүлж байгаа одоо мэргэжлийн энэ тусламж үйлчилгээг одоо авч
ялангуяа энэ хүүхдүүд маань эрт үед нь одоо хөгжлийн бэрхшээлтэй одоо онцлуулж илрүүлж нөхөн сэргээн засахын үйлчилгээнд хамрагдаж одоо олон одоо хүүхдүүд маань эрүүлж иж сайхан үр дүнгууд гараасаа гэж ингэж хүсэж байна. Тийм учраас аймагуд маань бас энэ төсөл дээр хамтарч ажиллаж цаашид одоо хүүхдүүдийн сайн сайхны төлөө хамтарч ажиллах байхаа гэж бас хүсэж байна. Нутагтаа урьж штэ тий төвдөө тий. Энэ 100 ашиглалтанд орно гэж ойлгосон зөв. Тий, ер нь бол одоо ингээд энэ 100 ашиглалтанд орохоор төлөвлөгөөтэй явж байгаа тий. Нээлтэн дээр нурахыг бодороо дахиад ирнэ шүү. За баярлалаа. За. Нэгэ зөвлөө. За яг энэ төслийн хувьд бол штэ тий. Би ганцхан монголчуудаа уриалаад энэ бол ганцхан эцэг эхчүүдэд энэ бол бүх эцэг эхчүүдэд тохиолдох асуудал шүү. Бүх залуучуудад ирээдүйн ээж аав болох хүмүүст тохиолдох асуудал. Тийм болохоор яг хүнийг хүнээр навч үзээрэй. За тэгээд бүх хүнд аль болох чадлаараа ингээд тусалж байгаарай. Өөрөө чадахгүй ч байсан чадах боломжийг ингээд бусдад өгөөрэй. Тэгээ үнэхээр боломжийг ингээд бүгдэд ингээд хүрээлээд бүгдээрээ ингээд нөгөө хүн гэдэг үүднээс навч үзээрэй. За хэрвээ том байгууллагууд үүсэх юм бол тэ ганцхан манай Mobicom биш энэ удаа Азар Mobicom маань ихэлсэн. Бусад одоо 21 аймгаар бүгднгийн яг энэ төслийг хүрэх бас тодорхой хэмжээний хандвыг туслаарай гэж үнэхээр хүсмээр байна. Хувийн хвшилтэд уриалж тий бусад компаниудаа тий. Манай Rotary-г үргэлж бэлэн бид нар бол үргэлж сайн сайхны төлөө явна. Ар гэрээ орхиод ч явна. Гэтэ бусад хүмүүсийг бол ар гэрээ орхио яваарай гэсэн үг бол биш. Гэхдээ та юу хийж чадна? Тэрийг бусдад бас дамжуулаарай л гэж хэлмээр байна да. Маш их баярлалаа. За эцэгчүүд угаасаа бааtruуд. Да ялангуяа ээжүүд үнэхээр бааtruуд гэдэг хүүхдүүдээ ерөөсөө ингээд маш олон бэрхшээлийг даван туулж ингээд хөгжүүлэхээр зүтгээл яваад. Тэгээд угаасаа хүний зайлшгүй эрх зүй ерөөсөө эрүүл зүй хооллолт идэвхтэй хөдөлгөөн. Энэ хоёрыг угаасаа сонголтгүй хийх ёстой. За идэвхтэй хөдөлгөөн хоол хэрэг сан хөдөлгөөн хийн тэр ирээр нөгөө хоол идэх дуршил юу байдیں۔ Тэрээ сайжирна. Тэгэхээр нэг нөөрт ерөөсөө бие нээр байгаа байхгүй. Тэгээд ийм бодлогод ийм эцэгчүүд маань нэг дээрээ нөгөө нөлөөлөөр эргээр юу ихээр бие нээрийн хичээлийг оруулах хэрэгтэй. Тэгт оруулахдаа хичээлийн 5 өдөр орох хэрэгтэй. Тэгээд тохирсон хөтөлбөрийг нь шаардах хэрэгтэй. Тэгээд манай хүүхэд аюулгүй орчинд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг тэгээд санхүү олох тэр хүмүүс нь олгосон тэр зүйлээрээ дамжуулж ажралтай ажиллаа хийгээрэй. Яг тэр тэн чинь нэг хүүхд хөгжиж эцэг ар гэрээ асуудлууд айгүй олон асуудлууд шийдэгдээд байгаа байхгүй. Тэгээд тэр мөнгөө шийдэхдээ би амар гоё маш гоё зүйлд одоо гарын үсийг зурж шүү дээ гэдэгтээ итгэлтэй бор. Яг тэр зүйл чинь тэр хүүхдүүдийг юусоо угаасаа тэр айгүй чухал зүйл байхгүй юу? Нэг дасгал өдгөн чинь. Тэгжиж л хүн ингэж юусоо амьдрах гэдэг байгаа байхгүй. Тэгжиж нөгөө эрүүл зүй хооллох гэдэг. Тэгжиж цааш өөрийгөө хөгжүүлэх. Тэгээд цаашлаад урлаг уран сайхан юу байдیں۔ Тэрүүгээр сонголтоогоор хөгжүүлээд яваарай. Тэгээд тэр боломжийг гаргаж өгөөрэй. Бодлого тодорхойлох хүмүүс нь тэгээ манай одоо байгууллага одоо энэ хоёр том байгууллага дэмжиж явж штэ тэгээ Mobicom Rotary гэдэг. Яах чаргуу баярлах хэрэгтэй. Тэгээд цааш энэ зүйл чи ингээд маш том олон байгууллагууд оролцоод тий болох ёстой угаасаа. Яг тэр энэ чинь одоо хүүхэд ингээд хаягдаад байгаа ингээд гэртээ ирүүлсэн ингээд дасгал бол бид нар яадаг вэ ингээд дасгал хийхгүй байхаар яадаг вэ? Тэгэхээр угаасаа бид нар нэгтгэхээс өөр сонголт байхгүй. Тэгээд тэр хийж байгаа тэр гарын үсгийг зурж байгаа юм дээр сэтгэл хангалуун байхаар. За маш их баярлалаа. Та гурав яг үгийг сонсхолоор яг ингээд ерөөсөө хинэн ч яг энэ ялгаатай хөгжилтэй хүүхд болон тэдний гэр бүлийг буруутгах ч юм уу тэдэрлээ буруухх гэсэн ямар ч хандлага анзаарэгдсэнгүй харин эсрэгээрээ бид нэр өөрсдөө өөрчлөгдөё эцэг эхчүүд нь өөрчлөгдөё тий манай компаниуд өөрчлөгдөж төрийн байгууллага бас өөрсдөө соёлоо өөрчлөөч тий харах онцгой улам ингэж өргөн болгооч гэдэг юм уриалгыг хэлж байгаа нь яа харахгүй маш зөв үнцгийг хөндлөө гэж би өөрөө бас яг ялгаатай хөгжилтэй хүүхдийн аавын хувьд маш их баяртай хүлээж авч байна. Тэгээ манай даавны холбооны багш Агуун гээд багш байдаг. Тэгээ манай багшийг хэлсэн байдаг. Даавнтай хүүхдүүдтэй олон жил харьцаад ингүүд
Гүй эн чи юу вэ штэ. Яг энэ хүүхдүүдэд ямар ч асуудал байхгүй юм байна шүү дээ. 40 жил сурах гэж үзлээ. Хамгийн том асуудал манай нийгэмд өөрсдөд нь байна. Нийгмийн синдром болчихжээ. Бид нар өөрсдөө юм хөгжихгүй тийм хам шинжтэй болчихжээ гэж өстой амар мундаг тийм том ялыг хэлсэн байхгүй юу. Тэгэхээр яг тэр асуудлынхаа бид нар яг одоо өнцөг дээр нэгдэж байна. Одоо асуудлаа мэдсэн байхад бид нар шийдэл дээр хамтраад ажиллаад ямар ч асуудалгүй гэдэг. Би бас аягүй урам зориг авлаа. Тэгээд маш утга учиртай одоо 2 өдрийн хамтдаа өнгөрөөсөн 3 зочиндоо маш их баярлалаа. Тэгээд та бүхний ажилд бас хамгийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.